Монгол банкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд банкны заавал байх нөөц тооцох их усурт өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргалаа. Тодорхойлбол энэ оны 10 дугаар сараас банкны гадаад зах зээлээс шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн 25%-ийг заавал байлгах нөөц тооцох их усурт хамруулахаар болсон байна. Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт их усүрт гадаад санхүүжилтийн эзлэх өссөөр байгаа. Улмаар зээлийн санхүүжилтийг гадаад их усүрээр нэмэгдүүлэх хандлагатай байгаа тул санхүүгийн системийн гадаад хамаарал ихсэж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол банкны мөнгөний бодлогын хороо макро зохистой бодлогын хүрээнд банкны салбарт нөлөөлөх томоохон шийдвэр гаргалаа. Тухайлбал банкны гадаад зах зээлээс шинээр татсан гадаад валютын бонд болон зээлийн 25%-тэй тэнцэх дүнг заавал байлгах нөөц тооцох их усүрт хамруулахаар болжээ. Банкны гадаад зах зээлээс 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн их усрын 25%-тай тэнцэх дүн заавал байлгах нөөц тооцох их усурт хамруулах. Дэлхийн эдийн засгийн төлөв тодорхой бос байдал өндөр хэвээр байгаа бөгөөд ийм нөхцөлд гадаад санхүүжилтийн зардал хүртээмж богино хугацаанд өөрчлөгдөх хөрөнгөний урсгалын төлөвийг өөрчилж болзошгүй байна. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж байгаа энэ үед гадаад санхүүжилтийн зардал нэмэгдэж, хугацаа богиносох хөрөнгөний урсгал хэлбэлц хэрэгсэл өндөр байгаа. Иймд гадаад их усүрийг урт хугацааны тогтвортой чиглэлд шилжүүлэх, валютын болоод хугацааны зөрүүг бууруулах, гадаад санхүүжилтийн сэтлийг багасгах хүрээнд уг шийдвэрийг гаргасан байна. Ингэхдээ банкуд гадаад зах зээлээс урт хугацаатай хөрөнгө оруулалтыг татах боломжтой болж байгаа бөгөөд 3-аас дээш жилийн хугацаатай тохиолдолд Монгол банкнаас дэмжлэг үзүүлнэ гэдгийг салбарынхан онцоллоо. Дараагийн жилүүдэд гарах одоо гадаад мөнгөн урсгалыг бол докторжуулах үнээс үтсэн системийн эрсдлийг хаах үүднээс бол энэ шийдвэрийг бол гаргаад явсан байгаа. Энэ нэг талаасаа бидхэн арилжааны банкуудыг гадаад зах зээл дээрээс илүү урт хугацаатай хөрөнгө оруулалтыг урт хугацаатай зээлэх усрыг бол татах боломжийг бол бий болгож байгаа. Гэт 365-аас 3 жил хүртэлх хугацааны их усрын 25% хүртэлх хувийг заавал болгох нөөц тооцсноор 3 жилээс дээш 3 жил нь ороод 3 жилээс дээш их усруудаар нь бид хүн бол төв банк одоо арилжааны банкудад одоо ханшийн эрсдэлтээр нь бол хамтарч ажиллаад одоо swap-ийн одоо тооцоол болон одоо бүх Монголд хөрвүүлж байгаа арга хэрэгсэлтээр бид хүн бол дэмжлэг үзүүлнэ. Мөн макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ эрсдэл даах чадвах нийт системийн хэмжээнд зохистой түвшинд хадгалагдахаар байгаа юм байна. Цаашлаа төлөв байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч дараагийн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан хэлж байсан юм а.